Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За сайн байцгаана уу? Аимшигын кинонд дуртай бүр нүдээ цавчихгүй үздэг. Цочиж, диптап хийж гаж хүслээ хангадаг садар амтд байвал наашаа сууцгаа. Одоо ярих кино болвоос 1950-ад оноос эхлэн 1000 гаруй супернатурал хачин жигтэй хэрэгүүдээр ажилласан Эд болон Лорейны гэр бүлийн хамгийн аимшигтай топ 5 хэргийн нэгээр сэтгэлэн бүтээсэн аимшигын киноны загалмайлсан эцэг гэгдэх Джеймс Вон найруулагчийн бүтээл Conjuring билээ. За тэгэд энэхүү киноны бүх цувралыг манай совг аимшиггүй зориг гарган ярьж өгөх тул дарддаг юм а гороогод байлгүй дараад өгөрөө гэж хүсмээр байна. Эд болон Лорейн нар яг ямар новшийн зүйлс дээр ажиллаж байсныг хамтдаа олж мэдцгээе. Let's go. Хой. Тий. Чи далж ягаад хараад байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэг манустайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манус нь тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүс бүрний талаар ярилцах учраас нэгдсэн байхад дэмгүй шүү. Окей. (1971 он. Энэ лекц уншиж байгаа авгаа нөхөр болоод далд ертөнцийн судлаач, сүнсний ангууч, чөтгөрүүдийн эрэлгээрээ олон түмэн танигдсан Эд болон түүний эхнэр Лорейн. Эд бол католик сумын орон ишнийг чөтгөр судлалаар төгссөн. Харин эхнэр Лорейн нь зөмбөлгийн авьяасны хөгжсөн Melmi Open нэгэн ба тэд хамтдаа чөтгөр сүнсний эсрэг тэдний Pixel Map дээр сети талдаа уулзаж их сургуулиудаар хамтдаа явж өөрсдийн ялалтын бичлэгүүдээ үзүүлж хэрхэн бүх чөтгөр ад зэтгэр тэрэнгүүдийг номгохтож байсан талаараа баримттай факттай бурдаг авшаа ярьж өгдөг ажилтай. Энэ удаад царайшгаа бузар тэрэн болох Аннабеллийг хэрхэн бамбирдаж ганц цодог руу атсан талаараа ярьж өгөөр кино маань эхэлнэ. Гэхдээ тэ ямар эрүүл хүн ийм үзлийн бөбөө царайтай хүүхэдтэй бэлгэлье гэж боддог байна. Хаяа яста. Бүр нэг 10 ч орлонтой өстой баста. Энд ч орсон. Үзэгдэл солигдож Рожер гих залуу эхнэр хүүхдүүдийн хамт нэлэн хуучны байшинд нүүж ирнэ. Тэднийх гарын 5 уруутай. Биш ээ. 5 ширхэг охинтой бас нэг нохойтой. Нүүж ирсэн эхний өдрөө олны хүчээр пойлдон төвхнөж дуусгах гэсэн зорилго тавин бүгд пижигнэлдэж байх үеэр бага охин Април байшингийн урд байх модны доороос хөгжимд хайрцаг олж түүгээрээ дахин тоглож байсаад сүйд. Орой хоолой идчихэд нуугдж тоглохоор болж нэгнийхээ нүдийг боом тоглож байгаад санамсаргүй агуулгын өрөөний ханны банзыг Youngstod мураачхан. Өнөрөлгүй та нар ч одоо эхний өдрөө энэ гэр орныг буулгах нэ гэсээр нурсан хэсгийг хартал битүүш. Цаанаа онгорхой зайтай байхаар нь ханы нуулаа лавтал доошоо орсон шаттай зойр байгааг олж нээлтхийнэ. Доошоо буутал өмнө нь амьдарч байсан хүмүүсийн эд тогшил бололтой өчнөө тавилга энэ төр байхыг хараад за маргааш чийдий хийж угаад сайхан уухаш төнх юм. Тэмүүгээс гоё бороо олсон манай эхнэр шиг л баясан да. Рожерийн эхнэр Каролин цонхоор нохоогоо харж байснаа. Ханя өнөөдөр энэ басар нэг л бишээ. Байшинт ч орж ирэхгүй өдөржин савааг бүтэж сарлуу хуцж байх юм. Гэхэд Рожер за яах вэ? Шинэ орчин дээрэл хямарсан байл үү дээ. Удахгүй гайгүй болчих واخ. Гэд эхнэрээ тэрч аваад нэгдүгээр одонгийн хүүхэд хийх их үйлсийн ажил руугаа орохоор орлууга шомбоорн доо. Өглөөс ирсэн чинь нөхөр нь босч хоол цайгаа хийж идий, кофегоо уухгүй бол даралт тэгсэж толгой эргээд байна гэж босох гэсэн өвдгөн хөхөрч гэж. Мань хүн ч яах вэ? Өчигдөр шалб хусалцаж гэж бодоол. Өшөө нэг хэцүү бодлого доошоо буух гэсэн том охин энэ нойлын өрөөнөөс хүн үхцэмшил үнэрч байна. Бааснаас гарцааг өчигдэн зэнтэр авихгүй яасан болоо гэхэд ээж нь чи ингэж гоншхонж байхаар өөрөө шүдэн зэн авирчаачтай гэд доош буухад гэрийнхэн том цаг 3 цаг 7 минутанд гацсныг олж харна. За маань муудаж дээ өдөрхөн цагийг гаргаж ирээд хэд хазаад хийчихье гэсэн шүү юм бодоод зойрн юм хийх нөхөр дээр очно. Тэгсэн нөхөр араа энд аймаар их юм байна. Зарим нь хэрэглээ зарим нь үнгүй зар дээр тавиа зарчээ. Гэхэд эхнэр нь
Хүүшээ нэхэж ир лай болвол яах юм бэ гэсэн. Тэгвэл тийм юм байгаагүйгээр тас гүрийн айл гэж байна. Нөхрийнхөө ярианаас бүр даралт нь ихсэн Каролин дээш гарч галтгоо руугаа орж өөрийн сүнсийг дуудах кофегоо найруулах гэж байхдаа галтгооныхон цаг мөн 3 цаг 7 минутанд гатсан байхыг хараад араас нь орж ирсэн нөхөртөө цагнууд яг ижил цаг дээр гатчихж гэж байтал гадаа бага охин Април нь ямаа шиг жаргалснаар яар цандран очтол хөөр хийм үү басар тэнгэртээ твссэн байж. Эвидээ сайн охоо байсан юмс. Гэт сүүлийн дэрлүүлээд аманд нь шар тосыгээд басрыг оршуул. Орой болж Томын доодох хоёр охины өрөөнд Томын доодохын доодох охин болох Кристинийг унтж байхад хэн нэгэн хөлнөөс нь татах шиг болохоор нэг чигээ гэж бодсон охин. Хоош балаа угаа минь хөлнөөс татгаа болооч. Бас битгий унгасаалдаа бай. Өнөр танарт нь хордоод угаан шаалаа. Гэтэл их чинь нүдэн тасанаатай. Юу хацаад байх вэ? Гэсээр сэрж чадахгүй унтаа сэрүүний хооронд хэрэлцээр өнгөрнө. Энэ үеэр доодохорт нөтийн баримтаа уншуул суусан аав нь гэрт нь хэн нэгэн яваад байгаа жим шиг тэгснээ хаалга зохиод чугаа юм шиг чимээ гарахаар нь дээшээ гарч шалах гэд яг шатаар гартал өөдөөс нь том охин нь сүнснүүдэд хорооноос тарааж өгдөг ховцос үс засалтай хүн аймаар юм зогсож байхын дээртэй. Өөшөө чи ч одоо унтахгүй ямар үлийгээ хийж байгаа юм бэ гэхэд Синди зүудэндээ яваад миний өрөөнд ороод ирчихсэн гэд хамт өрөө рүү нороход дүүн унтаагаараа шкафны хаалгыг тухайн цоолох шахан мөргөө зогсож байгааг хараад охиноо гинт цэрээчүүл цочоод галзуурчин гэж бодоод гараараа духын зөөлөн бариад өрөөрөө чиглүүлсээр авч харнаа. Маргааш Рожер эхнэрийнх нь далан дээр хөхөрсөн байхыг хараад хараа наад нуруу дуруу чинь яатсан юмтэй явж эмчэд үзвэл хүмүүс намайг эхнэрээ барьж авч нүдэд байдаг гэж ойлгуул яах юмтэй гэсэнд зүгээрээ гэгээр далбаж урах гэж байгаа. Гисэр үлдэн. Рожерыг ажилдаа явахаар гэрээсээ гартал байшинг нэг тагтаа мөргөө дамиа оролцсон байхыг хараад нэгцвэл бодлого жаваас та хараамуутай юм байсан байлгүй дээ. Эсвэл нэсч яваа толгой тархин эргээд байдаг нэмэх гуш тагтаа байхаа гэж бодоод өнгөрнө. Эгч нар нь бүгд албандаа явсан хойгоор Каролин бага охин Априлтэйгээ үлдэх бөгөөд охин нь нэг л чимээгүй байгаад байхаар за энэ нэг хэрэг хийчих штэ гэж бодоод яваад очтол учир зүггүй л хэнэгэнт манай ээж аав хоёр секс гэдэг зүйлийг хийгээд тэгэд би төрсөн байхгүй юу? Танаа ээж аавчаас тэрийг хийгээд чи төрсөн гэд ярьж байхын сонсоод Сандра довтол хинч жаахан тайвшраад миний охин хэнтэй яриад байсан бэ гэхэд шинэ найз Роритойгоо ээжээ хоёулаа хамт тоглоё тэхүү эгч нар намайг жаахан гээд тоош тоглолтгоо гэж гуйхаар за тэгэл гэд нүдээ богоод охиноо хайлаа да. За миний охин алгаа таш чипи өгөөрэй гэхэд чимээ коридор сонсогдно. Тэнд нь ирээд за хоёр дахь алгаа ташлалт явлаа гэсэнд том охины өрөөнөөс сонсогдохоор нь өрөөнд яваад ортол шкафны алга алгуурхан нээгдэн дотроос нь алга ташхад охиноо олчглоо да гэд тэмцсэн байхгүй. Айсандаа нүдний болтоо автал Април ардна. Ааха! Би таныг харсан да. Та булгаац шүү. Би ялсан. Би хоёр ихчин өрөөнд байсан чин гэхэд Каролин жаахан чирхээстэй. Орой Кристинийг унтаж байхад дахиад хэн нэгэн хөлнөөс нь татах шиг болоход их чигээ гэж бодсон охин. Болоод өгөөш алсан шүү. Гэд унтж ирсэн бүр хүчтэй татхаар нь алчил да гэд амар ууртаа сэргэлэх хинж байхгүй. Игч нь хажуу орон дээр шүлсээ савруулаад нам шааж байна. Охин айсандаа хэн нэгэн ороод ирсэн байхтаа гэж бодоод орон доогоороо харахад хаалга нь алгуурхан хөдлөхөр нь бос цугаад хаалга руугаа хараад хөшөө болж өрхнө. Арай гэж их чигээ дуудаж сэрээгээд хаалганы ард нэг хүн зогсож ин хоёулын руу хараад байна гэхээр их чинь хинч л байхгүй штий галзуурч юм уу чи ч одоо гэд босч очоо шалгатал. Хаалга хүчтэй савагдаад хаагдчихна. Хаалга хаагдах үед октийн зүрхч хаагдах төхөж бөөн орлон чарлан болоход ээж аав нь гүйж ирэл. Яасан бэ? Хар шинээр задлаад байгаа мó? Муу яр юм уу ч? Гэтэл охин хаалганы ард хүн байсан нэрээ шүү бүр надтай ярьсан. Тэр манай гэрийнхнийг бүгдийг ална гэж хэлсэн гэл. Нус нулимстайгаа гутгалж гавч. Дараагийн Каролин хүүхдүүдэд амтуул чаад угаасаа хувцснууд аюу гэж байгаад гараа хөхөрсөн байхыг хараад би ч одоо мэдрэлгүй юм шиг энэ тент нийтрээд явд юм бах та гэсэн шүү юм бодоод байжсэн. Өрөөнийхэд гадаа хэнийг алхаад өнгөрөх шиг болно. Октийн хэнийг л унтаагүй өрөх зүгэлж байна гэж бодоод октоо шалгатал цөмөрөндөө байж байна. Тэгтэл чихэн дээр нь хүүхдийн гэх инех чимээ сонсогдох шиг болохоор гайхаад эргээд харсан шатны дагуу өлгсөн жазтай зоргнууд нүдэн дээр нь бүгд чичирхийлж газарт унаад хаг. Угийн шүтлэггүй.
Баргийн юм наалтаа байсан соц нийгмийн бүтээгдэхүүн Каролинж гаднаас нэгст ороод ирснээс зайлахгүй гэж бодон доош бууж өрөөнүүдийнхээ гэрлийг асаа нэггүй шалгаж автал зойрны хаалга алгуурхан нэгдэхэд гимт итгэдэг зойрлоо орцгож гэж бодоод хэдий зөрөгтэй чи яаж ч юм бэлээ гэж бодон доош буулгүй хэн бугаач байсан би энэ хаалгыг төвжлээ шүү хогчий шүү гэд гарах гэсэн хаалга хүчтэй саван Каролин доошо жин дунгүй. Айсандаа ийшти шараад гөлзөж байтал хаанаас ч нэг бөмбөг шидэгдээд ирэхээр нь үнхэлцэг нь хагарах шахам айсандаа хар ирчээрээ тэмтцээр шатны дээрээр нь чүдэн золоод асаад л байхгүй. Чихэн дээр нь нэг гар харангахуйгаас гарч ирэл алга ташин чүдэн зунтартал амь тэмцэн зойрноос гарахаар ойрлно. Харин энэ хооронд хоёр давхар том охины өрөөнд зүүдэндээ явдаг дүү дахиад ороод ирчихсэн шкафны хаалгыг мөргөө зогсож байхаар нь босч очоод дүүгээ аваад өөрийнхөө оронд оруулаад өөрөө хажуугаар нь ороод хэвтэх гэж байтал шкафны цаанаас тогших чимээ гарч явж очоод хаалганы урд иртэл Синди ана гэд муухай орлоход яав гэдээ шартал эстаст үхэри муухай эмгийн шкафн дээр нь гарч гисэн хаа юмтаач гэсний охины нүүрлүү үсэрч Рожерыг ажилласаа гэрийнхээ гадаад өнгөж ирвүүгүй юу гэрээс нь орилох чимээ энэ тэнд гараа сандраад ороход гэрийнхэн зөргнөд хуугаараа өмжчихсэн том охин хий юмтай нэгийг үзчихсэн харин эхнэр нь яагаад ч юм уйлчихсан гараад ирэхэд энэ гэр оронд яг юу болоод байх вэ юм надад тайлбарлаад өгөх юм байна уу гэнтэй эдгээр ер нь байшин сав авахтаа лам хар залж ном зам уншуулдаг юм бах та энэ барууныхаа ингээд гэртэн сүнс чөтгөр ад зэтгэр буйд бат итгэсэн эхнэр нь Эд Лорен хоёрын лекцэн суун. Манай хоёр ч бичлэгээ үзүүлж чөтгөрт бол ер нь 3 левел бий. Эхнийх нь элдвийн дуу чимээ хэн нэгэн алхах шивнэх чимээ сонсогдож эхлэх ба энэ нь удаан хугацаанд үргэлжилбэл дарамт болж левел 2 эхэлж байгаа юм. Дарамтанд орсноор сэтгэл санаа тогтворгүй болж айдас автаж эхлэх үед ажмар чөтгөрт эзэмдүүлдэг. Гэхийг сонссон Каролин манай дулаад байгаа юмтай бүр яг таарч юм гэд Эд Лорен хоёр дээр очин сайн байна уу манай гэртнийг эвгүйстэй байна уг нь зарсан 100 ч нэг л хүн өнхөж байсан гэхдээ санаа зовлтгүй тэр нь төрлөө олцсон гэд үлээгээд байсан чи удлаа бурж байж л дээ манай гэр бүл галзуурхын даван дээр байна туслаач тийхүү please гэхэд манай хоёр дуртай зөвшөөрнө. Ингээд үзэлгийн эхний өдөр очиход тэднийхэн айгаад бүгд домөрөндөө гөөхөдөж унтдаг болсон. Дээрээс нь тэднийхээс хүн айж нохоо гаслам үнэрддэг. Энэ том хаалгыг хаахгүй бол үүрээр 3 удаа тогшчмээ гардаг гэхэд тэдний яриг анхааралтай сонссон Эд бузар өнөр нь бол энэ гэрт чөтгөр байгааг илэрхийлж байгаа юм. Харин үүрээр 3 удаа тогшиж байвал эцэг хөө ариун сүнс буюу 3 шүтэнийг доромжилж байгаа хэрэг. Гэхэд Рожер үргэлжлүүлэн манай гэрийн бүх цаг 3 цаг 7 минутанд зогсчихдаг. Шовонууд манай байшинг мөргөж амиа орлоод байгаа зургнуудаа шат дагуулсан ш дандаа унан хаг шаадаг. Бас том охины өрөөнд байх энэ хар шүүгээ энд анханасаа байсан. Манай Синди охин шөнө болгон ирж энэ шкафны хаалгыг мөргөө зогсчихдаг. Бас бид нүүж ирсэн өдрөө зойрын өрөөнөөс баахан хуучин тавилга олсон гэхэд Лорен зойронд ороход үхэгсдийн энерги мэдрээд байгаа бол тойлгоно. Эд ч гэр бүлийн хоёртой уулзсан амар болсоор байхад эндээс нүүхгүй ямар ацаа хийгээд байгаа талаар нь асуудал бид нар хамаг мөнгө хуу хамаад энэ байшинг авчихсан болохоор нүүж үнэндээ чадахгүй байна. Гэхэд учрыг ойлгосон Эд дуу хураагаараа асаагаад за сайн байцгаана уу Эд болон Лорен нар байна хөө энэ хоолойг сонсох өдрийн мэнд бид хоёр чөтгөр шүглсэн байшинд нүүж ирсэн эхнэр нөхөр туслахаар ирсэн байна. За Каролин энд юу болсон яасан ийсэн талаар эхнээс нь нэг сайхан халаадах таамаа гэд ярилцлага авч байх хооронд Лорен бага охин Эприлтэй уулзахад охин надад Рори гэдэг найз байгаа би танд найзыгаа харуулъя гэд модны дороос олсон тоглоом өгнө. Лорен хөгжим тайрцгийг нэгэ тоглуулж толинд нь харж байтал ард нэгэн хүүгийн сүнс хай намайг хармаар байгаа мó гэд харагдаад өнгөрнө. Энэ байшинд үнэхээр ямар нэг юм байгааг мэдэрсэн Лорен шиншилж явсаар цөөрмийн ирэг дээрх модны дор иртэл модны мөчрөөс дүүжилж өгсөн эмэгтэй нүдэнд нь харагдан бяцхан шоконд орноо.
Лоренч гэрийн эздэд за тэгэхээр танай байшингийн тэр цөөрөмд хар сүнс шүглсэн. Бас тэр эргийн модны мөчрөөс нэг эмэгтэй дүүчилж амиа хорлсон гэдгийг би харж мэдэрсэн. Та хэд хаашаа цогцсон тэд та нарыг дагсаар байх болно. Анх танад орж ирэхэд л та нарын ард нэг хараста зогсож байсан. Тэгэхээр сүнс зайлуулах зан үйл хийж байж л аврагдан та. Бид хоёр сүмд танахаас авсан баримт нотлогоогоо аваачж өгч байж тэд сүнс зайлуулах эрх өгдөг. Маргааш ирэхдээ бид хоёр тусгай зургийг аваад туслахтайгаа бас цагтаатаа ирнэ гэд тонилон одно. Гэртээ очиод Эд дуу хураагаараа сонсож үзтэл. Каролины дуу огт бичигдээгүй байхаар нь Лорен сонирн болгоод очиод хэлэх гэсэн эхнэр нь тэр байшингийн талаар судлаад алюуршээ бүх мэдээллийн эмэгтэй хүнд заяасан төрөлхийн сталкер цангаараа олоод мэдсэн сууж байдаг. Энэ байшин анх 1863 онд барьсан бөгөөд эхнэр нөхөр хоёр нэг хүүтэй байсан ч эхнэр нь шулан байж таарна төрөөд удаагүй 7 хоногт нэрээгээ галж шатааж чөтгөр төргөөд өөрөө "Я тебе очень люблю, чөтгөрөө" гэд модноос боомлж амиа орлон шөнийн 3 цаг 7 минутанд үхсэн. Тиймээс л бүх цагнууд тэг зогссон байж. Энэ явдлын дараа 1930-аад оны үеэр нэгэн ээж хүүгийнхээ хамт энэ байшинд нүүн амьдарч байхдаа ягаад ч юм зойронд хүүгээ алаа дараа нь өөрийнхөө амийг хорлцчихсон. Ийм сайхан аримд хүүхдэд байшин авахгүй олдохгүй байсан болохоор эзэн нь ядаж газраа хэсэгчил зарыг гэж бодоод зарсан ч газрыг авсан хүмүүс ч золгүй явдлаар тэнгэртээ хальж хажуу байшингийнх нь үйлчлэгч Рожерийн байшинд бас л амиа хорлсон байгаа юм. Ингээд ам нь хаалцсан эд чалчиж байтал гэмтхэн дуу хураагуур дээр олон сүнснүүдийн орилох чимээс сонсогдоно. Маргааш нь манай хоёр сүнсний ангуучд болон гэрчээр байлцах цагдаатай хамт ирж гэрийн өнцөг боломжт хөдөлгөөн мэдрэгчтэй камера байрлуулж яваад нөгөө тийрэнгүүдийг гарч ирэхийг хүлээн оттол ихний шөнө хаалга хүчтэй савж хаагдсанаас өөр онцгойд зүйл болсонгүй. Өдөр Лореныг даавуу хатааж байхад гэнтхэн л үйлбэрхэж хүчтэй салхи хүлээн даавуунд хийсч эмхтэй хүний биешиг болсноо цааш хийсэд Рожер Каролин хоёрын өрөөний цонхон дээр очиж наалдан доош унах мөчөд цонхоор Лорен руу нэг өстө хар зогсож байснаа хаалга болоо шаанда. Лорен ч бариад авчих санаатай тавхаага гялзуулан байшин руу гүйн. Энэ мөчөд орон дээр нам шааж байсан Каролины дээрээс бузрын хээрийн эмгэн чин нисчирсний аамруу сарын тэмдэгшиг зүйлээр бөөлжиж гарна. Лорен өрөөний үүдэн дээр хаалгыг нээх гэж чадсангүй. Нойлорн дамжиж орох гэтэл Каролин өдөөс нь юу ч болоогүй юм шиг гарч ирснэ. Би зүгээрээ та бидгийн санаа зов гэж явна. Орооч болж манай крүүгийнхэн манаанда гарлаа. Цагдаа залуу кофе уух гээд галтгоонд ороод найркагаа hodгож байтал гадаа чимээ гарах шиг болно. Гараа тартлуугаас хэм байх вдэ. Буцчаараа дугаалгын өрөөрөө хартал суудсан ханж амиа хорлсон гэрийн үйлчлэгчийн сүнс. Сэргийлэгч хүү сайн уу? Намайг яагаад ингэж байгааг таалдаа гэж зогсож байна. Цагдаа залууч шалгах санаатай төгтөл цааш яваад өхөрн нэх юм бодлоогүй. За зайлшил үзтээ гэд буцаад гарах гэтэл хажуунаас нь намайг яагаад ингэж байгааг таалдаа гэж бүр дайраад ирдэг шатцаа. Танай аллаа хүн байна уу гэж орлоо нөгөө хэдэн ч ясантай амдаа яагаад гомтой амдаа гэл гүйлдээд иртэл би сүн сарчлаа би уг нь үл итгэгч гэхдээ нэрээ харсан гэд цочрлоосоо гарч амжаагүй байхад Синди охин зүүдэндээ босч явж байхыг харна. Камерууд чөлөөгөө мэдэрсэн болохоор охины зургийг алхам тутамд нь дараастай. Тэгтэл охин том ихчийнхээ өрөө рүү ороход хаалга савж хаагдан манай хэд сандралтай хаалгыг хөссөөр өрөөнд орж ирэхэд хэнч байдгүй. Эд нэг арга сэлж ихэд туяаны гэрлээ ашиглаад охины мөрийг дагсаар шкафны арын банснуудыг авч холдуулан ашгүй охиныг эсэн мэнд олж чаддаг. Энэ бүхнийг харж байсан бага охин Април Рори найз маань айхаараа тэнд нөөгдөө л гэж байна. Лорен шкафны арын хэсэгт орж үзтэл хүүхдийн тоглоомод жижигхэн тавцан дээр өрөөтэй хуруу зузаан тоосон дарагдсныг харахад олон жил огт хөдлөөгүй бололтой. Тэр дунд нь Априлийн олдог хөгжмийн хайрцаг байсан бололтой улмар үлдсэн байх бөгөөд тоглоомыг баримт нь буцааж тавиад цаана байсан олсыг татсаар байгаад гаргаад иртэл шолмын боож өгсөн олс байж таа. Яг энэ үед шал цөмөрч Лорен доош унана. Эд яран доош буун хаан унчва хайраа гэд энтэнд хан тогшч үзэж хайсаар Лорен ч уг нь зойронд л унсан байлээ л дээ. Тэгээд хөгжим тайрцгийг аваад толинд нь харахад хойно хүүгээ алсан ээж би ингээхгүй тэр надаараа энийг хэл гисэн гэж уйлж унжаад байхаар нь урагшаа хартал чинь яг урд нь ирсэн. Тэр надаар хүчээр хэлгсэн гэд алга болоход гэнтхэн л модноос дүүжилж өгсөн эмэгтэй педикюргүй хөл урд нь гарч ирэн Лореныг хөөгөөд муур хулгандаа.
Яг дээшээ гарч цугтахын даваан дээр нөгөөх нь зүйлтнээс нь зулгаан охиныхон зурагтай зүйлтийг аваад үлдчихэн. Лорейны ойрлохыг сонссон Эд зойрны хаалгыг нээн Лорейн гарч ирээд би бүх хүчрийг олсон. Чөтгөр ээжийнх нь биеийг эзэмдэж дараа нь хүүхдүүдийг нь алддаг юм байна. Тэгээд Каролины бие хөхрөөд байж гэл хэлтэл гэрийн бүх цагалмаанууд газар унж дунд охины үс нь агаард хийсч байснаа. Охиныг үстэж ширэн хаашаа ч юм аваа тонлох гэж байхад Лорейн үсийг хайжилж авч үлдэн ер нь л байдал нэлээд эвгүүцсэн байгааг ойлгоод та нар өөр газар очиж байрч бид нар чөтгөр зайлуулах зан үйл хийлгэхээр эцэг Гордон руу баримтууд аваад явна. Ингээд тэднийг явуулж хаад машин сууж байхад Лорейнд охиных нь хоолой сонсогд. Чимээг дагаж явсаар цөөрөн дээр ирэн охиныгоо хөвж байгааг хараад яаран сандран гэрлүүгөө залгатал охин нь зүгээр байгааг мэдээд санаа нь амарна. Чөтгөр зөвлөлтийг авч үлдээд охины мэдээллийг авцсан болтой дэх шүү. Рожерын гэрт дарсан оруулангуудын зургийг эцэг Гордонд үзүүлтэл яхав зан үйл хийж болж ин л доо. Гэхдээ гэр бүлээрээ сүм ордоггүй адис аваагүй болохоор хэцүү маа бас. Ватиканаас зөвшөөрөл авчил таарна. Гэхэд за арай тийм байлиг ингээ хийж болох юм уу да. Гэд зүүдэндээ босч алхаад байдаг охины ард нэгэн хүүгийн сүнс гарсан зургийг харуултал ламт за би өөрөө л үүжин тавья. Гэхдээ дээрээс заавал зөвшөөрөл авах хэрэгтэй. Ядаргаад угаасаа тэгэл сүнс чөтгөрдөр нь тодорхой байхад зөвшөөрөл мөвшөөрөлж их шиг. Наад айл чин баларлаа вэ? За тэгэхэд оройн Эдийн гэрт охиныг унтаж байхад хэнийг нь дуудах шиг болоход охин ээж аав ирж штэ цүнхээ нөхөж амт эдэндээ гэд баярлаад бостол хэнж байсангүй. Аав ээж гэд удаад явж байтал хараалын агуулхийнх нь хаалганд онгорхоо хамгийн хайдаг Аннабель стан байдгүй. Энд тэнд нэлдэв чимээ гарч охин жайсандаа өрөөнд орон нүгтэл өрөөний гэрэл дэлб. Тэгтэл ард нь сандал чихрэх чимээ гарan охин эргээл хартал нөгөө мө бузын Аннабель чин сууж идэх юм да. Эбэ авраараа гэж уйланга хаалгаа нүдэж байдлаа шгүй ээж ам нэрч тараад эд хаалгаа цөм шаагаал ортол өөдөөс нь нисдэг сандал ирээд юугүй манай киноны голдруудыг алдсангүй шүү. Охин ч Аннабель гараа тэрцээ сул явж гин гэд уйлаад хэлэхээр нь яран очиж шалгатал Аннабельга байсан байрандаа сууж л байдаг. Рожерын гэрийн чөтгөр хил давж ирээд охиноор нь оролцсон энэ байж. Харин тэр ороо Рожер буудалдаа ажилласаа ирэх үед охид нь ээж Кристин Април хоёрыг машиндаа суулгаад аваад явчихсан. Бас ээж яг чацах шиг үнэртэж байсан гэд нэлээд сандарчихсан байхыг хараад ээж рүү залган хэлтэл Лорейн ч юу болж байгааг гадарлан тэр хүүхдүүдэд тонлох гэж байна. Хурдан байшин руугаа яв. Тэнд уулзъя гэд утсаа салгана. Тал талаасаа шагналцсаар байшин дэртэл Каролин сэжгийн бөбөө царайтай болцсон дунд охиноо хайчаар шааж алах гээ зогсож байхыг хараад бөөндөө нийлж Каролиныг дарж аван машин чихэд сүм рүү авч явах гэтэл байшингийн босхыг давбуугүй Каролины бие амьдараа шарсан барбекю болж байхыг харсан Лорейн. Гэхдээ энэ тэрнийг зүгээр явуулахгүй. Хэрвээ тэрийг энтэс гарах юм бол батаар чадхий гэд зойрлоо босч оруулаад туслах залуу Кристинийг машин суулган баг охиныг хайхаар байшин руу орно. Чөтгөрт хүчтэй ховстуулсан Каролин ч догшин эмнэг дугаа айдал баг булигдах нь холгүй юм болж дийлдэх юм бишээ. Цагдаа залуугийн булбараа хацрын тав орчим санжирсыг нь хуу татан аяж маяалаа. Энэ үед Лорейн дээр нь давуу чулуудан сандал дээр хүлээл лам олдохгүй бол буцагтаа зална гэдэг шиг эд сүнс зайлглах зан үйлийг хийхээр болно. Ядж хахад дуугуул гэл зан үйлийг хийн үст. Эхнэрэ чи яв. Би чамайг аюулт оруулмааргүй байна гэж Баатар цан гаргатал эхнэр чих үхсэн цэгсэн ч хамтаа энэ гэж шалчхансаар уламжлал ясаар эхнэр хэрвэлт ялж Лорейн хамт байлцаар болно. Эд зан үлээ эхэлж бурхны хэлээр ч юм уу чөтгөрийн хэлээр ч юм уу хэдэн шимшлэг хэлтэл тэрэн гойж орилол тийчгнэл хан дээрх тавиурнууд нурж унж газар хөдлөн галав юулах нүг гэмээр чичирч шуунууд байшин гэд мөргөж амиа орлол бүрний ёрын. Эд ч үргэлжлүүлэн зан үлийг хийсээрэ тэринг цусаар гөлгөлхийг харсан нөхөр нь хойста одоо бол эхнэр маань үхэх нь шаадаг та. Гой. Ста ийм эхнэр авах юм яхаа. Уу амар царамаараа нөгөө хийж бол 150-ааргүй л харагдаж байна. Тэгсэн тэрнгойч ам тавьчгүй гэлдээ хэсэг чимээг болсноо сандалтайгаа хөөрч уруугаараа таазан дээр тогтож байснаа. Унан сандал нь хэмхэрч тэрнгой сулран нөхөр нь гүйж очоод одоо болно штэ. Эхнэр минь биеэс зайлаад өгчөөчтэй гэтэл эхнэр чинь аль үшээ байхгүй болсон штэ. Гэт инээгээш. Арднаас буу агаар төөрөн эд рүү чиглэн сум тавьтал цагдаа залуу амжин аварч чадна.
Тэрнтэй нэгийг үзэж байх үед туслах залуу Эприлиг олсон галт тогооны шалан доор байна гэж орилохыг сонссон чөтгөр охины араас төрүүлж ирээд яг алхын даваан дээр эд шившлэгээ уншиж Лорен дээрээс нь тайвшир энэ чиний охин шүү дээ. Чи энийг хийж болохгүй. Чи бууж өгч болохгүй. Сайхан дурсамжаа сан гэд хүний ханигсэндээ нөхөр нь ч бас хажуураас нь эхнэрээ дэмжиж чи миний хүчтэй алдар дэх шүү дээ. Ангир үргэ хөхөлсөн үрээ алах гээд байгаа буда битгий миний хай гэж хэлэхэд Каролин ч дотроо тэмцэлдэж байгаа бололтой сайхан дурсамжуудаа бодсноор өөрийнхөө дотроос чөтгөрийг хөөж нэг сайхан пиццага цацсан дотроо онгойлгож яваад царай зүсэн хэвэндээ орж охиноо тэврэн уйлна. Тэдний гарч ирэхэд үлдсэн том гурав нь араас нэрж гэр бүл бүрэн бүтнээрээ уулзалтанд тэврэлдэн манай хоёрч тэднийг аз жаргалтайгаар харан өөрсдөө бахархаж зогсдол Эприл охин ирээд охиныхон зурагтай зүйлтийг Лорейнд өгнө. Ингээд тэд гэртээ ирж эд өөрийнхөө бузар соглуулганд өнөө хөгжимд хайрцгийг нэмж байгаагаар кино маань дуусна. Яа арай ч үл үзэж би ч дуусглаа хараа л гэж. Тэгэхээр цаашаа өчнөө анги байгаа гэж бодохоор ёо хүрэл зөрөгч хайж байна. Дараагийн ангиуд ер нь бүр илүү сонирхолтой байх болохоор хуруу хумсаа гоцолцуулаад хүлээцгээж байна гэж. Бодохгүй сая заваа. Feedback on toilets and love and hate. Get the watch count no sir every day. Comment there, hey your chips and like that's a new